Бүх зүйл Бурханаас эхлэлтэй. Америкийн нэгдсэн улсын Вашингтон ДС хот дахь Энэрл Христийн Монгол чуулган зорилгоор удирдуулсан амьдрал номыг албан ёсны эрхтэйгээр монгол хэлэнд хөрвүүлэн та бүхэнд хүргэж байна. За зорилгоор удирдуулсан амьдрал гэдэг ном үзэж байна. За тэгээ бид нар энэ зорилгоор удирдуулсан амьдрал гэдэг ном дээрээс одоо юун тухай үзэж байгааг бол ер нь одоо Бурхны үүднээс харуул хүний амьдралд бол ерөөсөө 5 үндсэн зорилго байгаа гэж одоо энэ ном дээр бичсэн байгаа. Тийм ээ. За энэ ном бол ерөөсөө Библийн 2 том гол ишлэл дээр үндэслэж бичигдсэн ном. За нэгдүгээрх нь одоо эзэн бурхнаа бүх зүрх сэтгэлээсээ хайрл, хөршийгээ өөрийн адил хайрл гэдэг ишлэл. Дараачих нь энэ дэлхийн хязгаар хүртэл явж бурхны сайн мэдээг түгээ гэсэн. Ерөөсөө энэ 2 ишлэл дээр л үндэслэж одоо энэ 2 ишлэл дээрээс хүний амьдралын одоо утга учир, зорилго, таны миний энэ ертөнцид амьдарч байгаа амьдрах хугацаанд хийх ёстой зүйлсүүдийг зааж хэлж байгаамаа. За тэгээ бид нар одоогоор 3 зорилго үзээд байгаа. Тэгээ өөрөөр хэлбэл одоо би энэ ертөнцид амьдрах хугацаанд яг юуг хийж амьдрах ёстой юм бэ гэдгийг суралцж байгаа тийм ээ. Хамгийн нэгдүгээрх нь за та өөрөө мэдчихэж байсан, мэдэхгүй ч байсан тийм ээ. Та өнийг зөвшөөрч байсан, зөвшөөрөхгүй ч байлаа гэсэн ерөөсөө хамаа байхгүй. Бурхан тантай хамт 24 цаг хамт байдаг. Та бурханд итгэдэг хүн байсан ч итгэдэггүй хүн байлаа ч гэсэн бурхан таныг төлөвлөж байгаад энэ ертөнцид авчирсан. Тэгээд энэ ертөнцид таныг авчирчаад тэгээ бурхан танаас юу хүсч хүлээж байгаа вэ гэвэл за энэ хүн энэ ертөнд чи одоо ганцөргөө энэ ертөнцид амьдрахдаа энэ 5 зүйлийг л хийж амьдрах ёстой юм шүү. Тийм ээ. За мэдээж одоо хүн юм чи амьдрахын тулд ажил төрөл хийн, одоо гэр бүл болно, эхнэр хүүхэд, нөхөр хүүхэдтэй болно, хоолунд одоо хийн, одоо хүний хийдэг бүх юмыг хийн. Гэхдээ итгэгч хүний хувьд одоо энэ ертөнцид бидний хийх ёстой 5 үндсэн зүйл байгаа. Хамгийн нэгдүгээрх нь бурхан та бид нартай 24 цаг хамт байдаг. Тэгэхээр бурхантай хамт амьдрах нь бидний хамгийн ихний хийх ёстой зүйл. Тийм ээ. Хоёр дахь нь бид нар бурханы гэр бүлийн гишүүн байхаар бүтээгдсэн. Өөрөөр хэлбэл бурханы нүдэнд энэ хүн төрөлхтөн бол ерөөсө хоёрхан янз л харагдаж байгаа. Тийм ээ. Бурханд итгэдэг хүмүүс, бурханд итгэдэггүй хүмүүс. Тэгэхээр бурхан юу гэж хүсэж байна гэхээр бурханд итгэдэг өөрийнх нь хүүхдүүд хоорондоо нэгэн гэр бүл болж бие биенийгээ хайрлах хайраараа энэ ертөнцид танигдаж амьдрахыг бурхан хүсдэг. 3 дахь бидний амьдралдаа хийх ёстой зүйл бол бид нар энэ ертөнцид амьдрах хугацаанд өөрийн мөн төрхийг өөрчилж бид нар Христтэй адил болж өөрчлөгдөхийн тулд бид нар өөрчлөгдөх нь бидний энэ амьдралдаа хийх 3 дахь зүйл юм аа гэсэн. Одоо бид нар 4 дахь зорилгыг үзэж эхэлж байна. За 4 дахь зорилго бол та бол бурханд үйлчлэхээр хэлбэршүүлэгдсэн гэж. За зорилго 4 та бол бурханд үйлчлэхээр хэлбэршүүлэгдсэн. 1-р Коринт 3:5 бид бол бурханы зарцнаар л юм. Бидний хүн нэг бүр бурханы хийлгэхээр өгсөн ажлыг л хийдэг. Би үр суулгасан, Аполлосэлсэн, харин бурхан ургуулсан юм. 29-р өдөр бурханаас өгөгдсөн даалгаврыг хүлээн авах нь. Эфес 2:10 бурхан биднийг өнөөдрийн байдлаар бүтээж, Есүс Христээр дамжуулан шинэ амьдралыг өгсөн. Биднийг өөрсдийн амьдралыг бусдад туслахад зориулахаар тэр урдаас төлөвлөсөн. Иохан 17:4 хий гэж надад өгсөн ажлыг тань ширхэгчлэн биелүүлснээр би таныг газар дээр алдаршуулав гэсэн. Та энэ дэлхийд хувь нэмрээ оруулахын тулд бүтээгдсэн. Та энэ ертөнцид идэж, ууж, агаараар амьсгалж, орон зай эзэлж байгаа бүхнийг зөвхөн хэрэглэх гэж бүтээгдээгүй. Харин бурхан таныг өөрийн амьдралаар дамжуулан энэ дэлхийд тодорхой өөрчлөлтийг авчруулах зорилготойгоор бүтээсэн юм аа. За энэ өгүүлбэрийг та нар дахиад сонслоо.
Та энэ ертөнцид идэж, ууж, агаараар амьсгалж, орон зай эзлэж байгаа бүхнийг нь зөвхөн хэрэглэх л гэж бүтээгдээгүй. Харин Бурхан таныг өөрийн амьдралаар дамжуулан энэ дэлхийд тодорхой өөрчлөлтийг авчруулах зорилгоор бүтээсэн юм а. За бид нар одоо Бурханд итгэдэг хүмүүс. Тэгээ бид нар юу гэж итгэдэг вэ гэвэл энэ ертөнцид амьдарч байгаа хүн болгон тийм ээ хүн нэг бүр Бурханаар Бурханы зорилгын төлөө бүтээгдсэн юм а. Итгэдэггүй хүн хамаагүй. Энэ ертөнцийн Бурхан төлөвлөөгүй. Бурхан төлөвлөж авчраагүй нэг ч хүн байхгүй. Итгэдэг хүний ч тэр итгэдэггүй хүнийг ч хүн болгоныг Бурхан энэ дэлхийд авчирдаг. А тэгээд тэр хүн нь одоо тэр итгэдэг хүн итгэдэггүй хүн нь үүнд мэдчихсэн мэдэхгүй байлаач гэсэн хүн болгон Бурханаар хэрэглэгдэж байдаг. Тийм ээ. Тэгэхээр бид нар хүн энэ ертөнцид ирээд амьдраад зүгээр л одоо ингээд идэж уугаал агаараар амьсгалаад орон зай эзлээд байгаа бүхнийг хэрэглэх гэж бүтээгдэг юм а. Бурхан тэр энэ ертөнцид амьдарч байгаа хүн нэг бүрийг энэ ертөнцид яг өөрийн зорилгоор авчираад тэр хүн болгон энэ ертөнцид өөрийн гэсэн нэг өөрчлөлтийг авчирдаг. Тийм ээ. За одоо бид нар үүнийг одоо ингээд жоохон тодруулж ярил л да. Одоо ингээд тийм би өмнө ярьжсэн тийм ээ. Одоо ингээд нөгөө эрвээхэн онол гэж байдаг гэж. Тийм ээ. За тэр одоо эрвээхэн онол гэдэг маань юу хэлдэм бэ гэхлээр одоо ингээд зүүн Азад нэгэн эрвээхээ далавчаа дэвхэд тэр нь одоо Өмнөд Америкт далайн шуурга болж ирдэг юм а гэдэг онол багхгүй юу. Одоо ерөөсө товчоор хэлбэл тэгээ юу гэж хэлж ийм гэхлээр за нэг эрвээхээ далавчаа дэвхэд тэр эрвээхээ одоо нэг агаар жоохон хөдөлгөөнд оруулна шүү дээ. Тэр агаарын хөдөлгөөнд дараачийн өөрчлөлтийг авчирдаг. Тэр жижигхэн өөрчлөлт нь бас дараачийнхыг гихчлэн явсаар байгаад нэг эрвээхээ далавчаа дэвснээс болж Өмнөд Америк тийм ээ далайн шуургад хар салхи үүсдэг гэж хэлж байгаа байхгүй. Тэгэхээр өөрөөр хэлбэл энэ онол юу гэж хэлж байна гэхлээр энэ дэлхий дээр одоо нэг ч зүйл дэмий хоосон оршдоггүй. Нэг жижигхэн хөдөлгөөнч гэсэн бүх энэ ертөнцид нөлөөлөх хүч тэр нөлөөг нь авчирч байдаг юм аа. Би одоо өмнө нь зөндөө хэлж байгаа тийм ээ. Бурхан энэ дэлхийг энэ одоо хүн төрлөختнийг хэрвээ одоо ингээд нөгөө эвлүүлдэг тоглоом эвлүүлж байгаа гэх юм бол хүн нэг бүр тэр эвлүүлдэг тоглоомны нэг ширхэг юм аа. Тэр нэг ширхэг байхгүй бол тэр зураг бүтэн болохгүй. Тийм ээ. Тэгэхээр Бурхан энэ ертөнцийн амьдарч байгаа хүн нэг бүрийг итгэдэггүйгээс нь үл хамааран яг өөрөө зоригтойгоор авчирсан. Тэгээд тэр хүн нэг бүр тэр хүн нь өөрөө мэдчих байсан мэдэхгүй ч байсан, итгэж байсан итгэхгүй ч байсан Бурханаар байнга хэрэглэгдэж байдаг. За одоо ингэж жишээлбэл тийм ээ одоо ингэж за яри одоо нэг одоо жишээлбэл одоо манай чимгээ одоо Завхан аймгийн Яруу суманд сууж. За хэрвээ одоо ингээд сая Балжинмын хажууд одоо Завхан аймгийн Ургамал сумын хүн сууж. За хэрвээ одоо ингээд тэр сумуудаар очих юм бол сум болгоно нэг жоохон өөрийн уур амьсгалтай байдаг. Одоо нэг за Яруу сум гэвэл нэг одоо хүмүүс нь нэг янз тийм ээ одоо Ургамал сум гэвэл бас нэг арай өөр. Тэгээ яагаад ингэж одоо жижигхэн хамт олон болгон өөр байдаг вэ? Тийм ээ. Яагаад гэвэл тэр тухайн сум дэх тэр тухайн хамт олонны уур амьсгал яаж бүрэлддэг вэ гэхэлэр тэнд амьдарч байгаа хүн болгоноос оролцоогоос болж өөр уур амьсгалтай болдог. Тийм ээ. Тэгэхээр та хүн болоод энэ ертөнцид ирснээр таныг хүртэл оршиж байсан дэлхийг ертөнцийн одоо тэр бүх хараах хандлагаас таныг төрснөөс болж жоохон ч гэсэн өөрчлөлт гарч байдгаа гэсэн үг. Тэгэхээр нэг ч хүний амьдрал дэмий биш. Нэг ч хүний амьдрал хоосон биш. Хүн болгоны амьдрал тодорхой хэмжээгээр Бурханаар хэрэглэгдэж байдаг. Тийм ээ?
За одоо ингээд хүн төрөлхтөн явсаар байгаад за ер нь бол одоо айгүй тийм өнөөдрийн одоо энд одоо 21-р зууны одоо 2026 онд хурж ирж байна. За Монгол улс гэх юм бол нэг тодорхой одоо ингээд сэтгэлгээний уур амьсгал орчин байгаа. За Америк дэлхийд даяар ингээд өөр цаг үед өөр орчин байна. Тэр тухайн улс оронд байж байгаа тэр сэтгэлгээний орчин бол юунаас бүрддэг вэ гэвэл тэр улс оронд амьдарч байгаа хүн болгоны нөлөөнөөс болж тийм хэлбэртэй болдог. Танай гэр бүл одоо танай ах дүүс нэг тодорхой хэмжээний нэг тийм хэлбэртэй байгаа. Тэр хэлбэр яаж бүрддэг вэ гэвэл тэр гэр бүлд харьяалагдж байгаа хүн нэг бүрээс болоод нэг тийм хэлбэртэй болдог. Тэгэхээр өөрөөр хэлбэл юу гэж хэлж байна гэхээр энэ ертөнцид амьдарч байгаа хүн нэг бүр энэ ертөнцид өөрийн гэсэн нэг өөрчлөлтийг авчирдаг. Тийм ээ. За одоо ингээд 10 жилийн сургуульд юм уу тийм ээ. Танаа ингээд одоо гаднаас нэг хүүхэд шилжээд иржээ гэж бодъё. Тийм ээ. За танаа ингээд гаднаас хүүхэд шилжээд ирж. Тэр хүүхэд гэсэн чинь айгүй тийм ууртай, айгүй түрэмгий зантай хүүхэд байлаа гэж бодъё. Нэг хэсэг хугацааны дараагаар танаа анги яг тэр хүүхдийг ирэхээс өмнө байсан уур амьсгалаас уур амьсгалтай бол хүмүүс хоорондоо илүү уцаарлж ярьдаг болно. Эсвэл хоорондоо муудалцах нь их болно. Эсвэл ангиараа хуваагдана, тийм ээ? За ийм нь тохиолддог. За эсвэл танаа ангид одоо шилжиж ирсэн хүүхэд айгүй хөвгөлтэй. Тийм алей хүүхэд байлаа гэж бод. Тэгвэл тодорхой хугацааны дараагаар танаа анги бас яг тиймэрхүү уур амьсгалтай болдог. Тэгэхээр тэр анги хүн болгон хаана байна? Яг тэр орчинд яг л тэр хүний оролцсон уур амьсгал бүрлдэж байдаг. Тэгэхээр одоо хэлж штэ бурхан таныг өөрийн амьдралаар дамжуулан энэ дэлхийд тодорхой өөрчлөлтийг авчруулах зорилгоор бүтээсэн юм а. Таныг намайг энэ ертөнцийн амьдарч байгаа хүн бүрийг яг тэр байгаа хэлбэрээр нь бурхан хэрэгэлдэг. Яг тэр байгаа хэлбэрээр бид нар бурханд үйлчлдэг гэсэн хэрэглэгддэг. Тийм ээ? Одоо сүм болгон бас өөрийн нэг хэлбэртэй уур амьсгалтай. Тэр тухайн сүмийн уур амьсгал болвол юунаас бүрэлдэж байна гэвэл тэр сүмд байгаа хүн болгоноос болж л тийм уур амьсгалтай болж байгаа. Тэгэхээр бид нар одоо ингэ хэлдэг штэ. Бид нар ингэ сүмээ хараад энэ манай сүм одоо нэг энэч дутагдaltaй, тиймч дутагдaltaй яриа суугаад байдаг. Хэрвээ үнэхээр тийм дутагдaltaй харагдаж байгаа бол хэн өөрчлөхөйг бол таал өөрчлөх хэрэгтэй. Хэрвээ одоо ингэ жишээлбэл одоо яг манай сүмийн дутагдал бол шинэ хүмүүсийг одоо угтаж хүлээж авахтай айгу муу. За энэ бол яг одоо бодиттой байгаа дутагдал манай сүмд. Тэгвэл одоо би ч гэсэн үнийг харж байна, манай сүмийн хүмүүс ч гэсэн үнийг харж байна. Тэгэхээр бид нар одоо энэ хандлагыг өөрчлөё гэвэл пастор өөрчлөхгүй. Эсвэл өөр хэн нэгэн биш. Би та тийм ээ. Тэр шинэ ирж байгаа хүн болгон руу илүү их анхаарал тавьдаг болсон цагт аянда нэг хэсэг хугацааны дараагаар танай сүм, манай сүм бүгдээрээ яг тийм анхаарал тавьдаг болж хувирна. Тийм ээ. Тэгэхээр одоо бид нар яг нэг үндсэн үннийг ойлгож чинь тийм үү? Энэ ертөнцийн амьдарч байгаа хүн нэг бүр яг тэр байгаа орчинд магадгүй одоо нэг уулын ингэрт насаараа нэг хотоос холдлгүй одоо ингээ малсан малчин хүн байж болно. Тийм ээ? Тэгвэл одоо тэр хүн бол яг л тэр гэр бүлтэй. Тэр хүнээс болоод тэдний гэр бүл, үр хүүхэд, одоо ах дүүс, хамаатан саднууд нэг тодорхой хэмжээний жоохон өөрчлөлт авдаг. Тэгвэл тэр ах дүү хамаатан садн яг тэр авсан өөрчлөлтөөр дараачийн уулзаж уулзж байгаа хүмүүс бас нөлөө үзүүлдэг. Тэгэхээр тэр нэг уулын ингэрт нэг хүн насаараа ганцаараа ч юм шиг амьдраад байгаа юм шиг боловч тэр хүний ирээд энэ ертөнцид ирээд амьдраад явхад тэр хүнээс болж энэ ертөнцид тэр чигт нь бас өөрчлөлт үлддэг л гэсэн үг. Тийм ээ? Тэгэхээр одоо бид нар бурхан энэ ертөнцийн хүн нэг бүрийг яг байгаагаар нь л хэрэгэлдэг. Та ямар хүн байна? Яг орчиндоо яг л тийм л өнгө айсыг та түгээж байдаг, халдааж байдаг. Та үнийг ерөөсө
би одоо эргэн тойрондоо ийм зүйлийг л одоо сайхан халдаанаа. Миний эргэн тойрны хүмүүс надаас болоод ингэж өөрчлөгдөөсөө гэж та зориод хичээгээд эвнийг бий болгодог ч юм биш. Та ямар хүн байна? Таны эргэн тойрон танд дуртай ч хүн байгаа, дургүй ч хүн байгаа. Бүгдээрээ хүссэн хүсээгүй танаас тодорхой хэмжээний нөлөөг авч та тэр хүнтэй уулзснаас болоод таны эргэн тойрны хүмүүс бидний нүдэнд харагдахгүй тэр сэтгэлд мэдрэгдэхгүй хэмжээгээр нөлөө авч өөрчлөгдөж байдаг гэсэн үг. Таны өнөөдөр хэн байгаа? Миний өнөөдөр хэн байгаа гэдэг бол та бидний амьдралдаа уулзаж, тааралдаж, харилцсан хүмүүс болгоноос авсан нөлөөнөөс болж л бид нар өнөөдөр нэг тодорхой хэлбэршигдсэн байдаг. Тийм ээ? Тэгэхээр одоо бид нар юу гэж хэлж байна? Энэ дэлхий дээр амьдарч байгаа хүн нэг бүрийг бурхан хэрэглэж байгаамаа. Тэр хүн яг ямар хүн байна? Яг тэрүүгээр нь тэр хүн одоо орчиндоо ямар зан чанартай хүн байна? Орчиндоо яг л тэр нөлөөг эргэн тойрондоо тарааж байдаг. Эргэн тойрны хүмүүс яг үүнийг халдааж байдаг. Тийм ээ? Тэгэхээр яг үүнийг үүгээр нь л бурхан хэрэглэж байдаг. Бид нар одоо ингээд бодохдоо би энэ ертөнцийн нэг том агуу юм хийгээдх нь тэгээд тэр нь одоо ингээд нөгөө нэг энэ дэлхий дээр гаргаж байгаа миний өөрчлөлт юм аа гэж бид нар боддог. Дандаа хийж байгаа зүйлсүүдээр бидний хийж байгаа зүйлсийн энэ ертөнцийн дээрх үлдэх үр нөлөө бол маш богино настай байдаг. Харин хэн байсан маань энэ ертөнцийн дээр маш урт удаан хугацаанд үлддэг нөлөө. Одоо манай аав энэ ертөнцийн дээр байхгүй. Манай аав 65 6 насалсан. Тэгээд манай багш хүн байсан. За манайх 7 хүүхэдтэй. Тэгээд өнөөдөр би одоо ингээд заримдаа хүмүүстэй уулзаад манай аавыг дуртахад манай аавыг таньдаг хүмүүс нэрээ тийм байж штэ. Нэрээ нэг тийм байна. Чи яг нөгөө нэг одоо өөрөөр хэлбэл надад юу гэж хэлж яах вэ гэхээр яг нөгөө аавын чинь дүр төрх, аавын чинь зан чанар одоо чамаас харагдаж байна гэж. Үүнийг хэлэхэд, үүнийг хүлээж авахд надад одоо маш таатай байдаг. Тэгэхээр би одоо энэгээр юу гэж хэлж байгаа юм гэхээр манай аав энэ дэлхийд дээр нэг 65 6 жил амьдраад явсан. Тэгэхдээ манай аавын ирснээс болоод энэ ертөнцид үлдсэн энэ нөлөө нь тэр уулзаж харилцсан хүн болгоно нөлөөлсөн. Тэрнээс хамгийн том нөлөө авч байгаа хүмүүс хэн бэ? Хүүхдүүд нь бид нар, гэр бүл нь. Тийм ээ? Тэгэхээр манай аав хэн байсны нөлөө одоо үргэлжлэл нь надад бас наалтчаа явж байгаа байхгүй. Миний ах дүүс бас наалтчаа явж байгаа. Найз нөхд нь, ах дүүс хамаатан саданд нь тэр одоо уулзч учирч харилцаж байсан хүн нэг бүрт манай аав ингээд өөрийнхөө хэн байдгийг, хэн байсныгаа жоохон наагаад үлдээгээд явд. Тэгээд өнөөдөр манай аав байхгүй 40 жил болцсон байна. Тийм ээ? Манай аав одоо нас ороод 20 хэдэн жил болж 20 хэдэн жил энэ ертөнцөөс явцсан байхад манай аав ирснээс болоод үлдсэн тэр нөлөө нь өнөөдөр ч үргэлжилсээр байна. Миний зан төрх, миний төрх өнөөдөр манай хүүхдээс харагддаг. Миний төрх хаанаас ихтэй вэ? Миний ааваас ихтэй. Тэгэхээр манай аав энэ ертөнцид ирээд явхад манай ааваас болж үүссэн тэр нэг өөрчлөлт энэ дэлхийн эцэс хүртэл үргэлжлэх болно. Яагаад гэвэл хэрв одоо ингээл би энэ ертөнцид уулзаад уулзраад харилцаж байгаа хүн болгон намайг хараад нэг одоо надад дуртай ч хүн байна, дургүй ч хүн байна. Гэхдээ хүссэн хүсээгүй надтай уулзаж харилцснаас болоод тэр хүнд нэг өөрчлөлт үүсдэг. Тэр өөрчлөлт надаас халдаад байгаа ихлэл маань манай ааваас л явж байгаа. Тийм ээ? Тэгэхээр хүн нэг бүрийг яг бурхан байгаагаар нь л хэрэглэгддэг. Бидний хийж байгаа зүйлээс илүү хэн байгаа маань орчиндөө хамгийн хүчтэй нөлөөг үзүүлдэг юм аа гэж. Тэгэхээр нэгдүгээр бид нар энэ ертөнцид яг ямар хувь нэмэр оруулаад байгаа, яг ямар нөлөө авчираад байгаа, ямар өөрчлөлт авчираад байгаа гэдгийг би эхэнд нь тайлбарлаж байгаа. Дахиад та энэ дэлхийд хувь нэмрээ оруулахын тулд бүтээгдсэн. Та энэ ертөнцид идэж, ууж, агаараар амьсгалж, орон зай эзлэж, байгаа бүхнийг нь зөвхөн хэрэглэх л гэж бүтээгдээгүй. Харин бурхан таныг өөрийн амьдралаар дамжуулан
энэ дэлхийд тодорхой өөрчлөлтийг авчруулах зорилгоор бүтээсэн юм а. Хамгийн их борлуулалттай ихэнх номнуудад энэ амьдралаасаа хэрхэн хамгийн ихийг авах тухай бичсэн байдаг бол энэ нь Бурхны таныг бүтээсэн зорилго биш ажээ. Та энэ дэлхий дээрх амьдралаас зөвхөн авах гэж биш, харин нэмэр оруулахаар бүтээгдсэн. Бурхан таныг ямар нэг сайныг буцаан өгөөсэй хэмээн хүсдэг. Энэ нь Бурхан таны амьдралд зориулсан 4 дахь зорилго бөгөөд үүнийг үйлчлэл хэмээн нэрлэдэг. За одоо нэг зүйл дээр бид нар тодруулж ярих хэрэгтэй. За би одоо ингэ хэлж штэ. За энэ ертөнцийн амьдарч байгаа итгэгч биш хүн нэг бүрийг Бурхан төлөвлөж байгаад энэ ертөнцид авчирсан. За энэ хүн нэг бүр яг хэн байгаагаараа энэ ертөнцид тодорхой өөрчлөлтийг авчирч байдаг. Би одоо ингээд амьдралдаа таарлаж байгаа хүмүүсээс за энэ одоо яадгийн те энэ би энэ доржоо дургүй. Би доржоогоос бол нөлөө амааргүй байна. Харин одоо би балжин нэм дуртай, балжин нэмээс л би нөлөө амаар гэдэг ийм сонголт ерөөсөө надад байдаггүй. Энэ хинээс ямар нөлөө авахыг болвол би биш. Миний ухамсаргүй оюун ухаан нөлөө авч байдаг байхгүй. Ерөөсөө та хинтэл уулзсан дэргүүнээс тодорхой хэмжээний халдвар авдаг. Би өнөөдөр өөрийнхөө зан ааш одоо яриа төлөв дээрээс би найз нөхдөйг айгүйх тодоолж хардаг. Манай найз нөхдөд ингээл харилцаж байгаа л яг нөгөө зан нь надад халтцсан. Тэгэл би яг нөгөө тгшгэнд яриа л явж л байдаг. Тийм ээ? Энэ бол бүр ингээд том нөлөөнүүд нь дайралтад өнгөрч байгаа уулзаад уучраад явж байгаа хүнээс ч гэсэн нөлөө авдаг. Тийм ээ? Тэрийг би ухамсартайгаар би өөрөө баг харж ч бидэхгүй. Тэгэхээр ерөөсөө та энэ ертөнцид хүн болол бүтээгдсэн болвол амьдрчил байгаа бол та яг хэн байна тэрнийхээ тэр одоо нөлөө долгионоо эргэн тойрондоо үргэлж цацж байдаг. Тэр танаас тэр долгион нөлөөг авсан хүмүүс бас дараачийн хүнд таны тэрийг бас наагаад халдаагаад бас цаашаа тараагаад явдаг гэсэн үг. Тэгээд нэг мэдхэд тийм ээ одоо ингээд бүтэн бассейн усанд ганцхан халбаг хоолны давс хийхэд тэр бассейны ус тэр чигээрээ тэр давсны амт ордог гэж байгаа байхгүй. Тийм ээ? Тэгэхээр яг түүнтэй ижилхэн. Та энэ дэлхий дээр хүн болол төрсөн бол таны хувь хүний хувьд хэн байгаа тэр нөлөө чинь таны эргэн тойрны хүмүүсээр энэ цаг үеэр дамжаад энэ цаг үеийн туршид энэ бүтэн хүн төрлөختөнд хүрч нөлөөлдөг. Тэгэхээр энэ бол одоо энэ ертөнцийн одоо амьдралын гол утга учир нууцсан юм. Ерөөсөө бид нар ингээл амьдралын зорилго юм. Би ер нь юу хийх гэдэг яах гэж ирсэн. Ерөөсөө яах гэж ирсэн бэ гэхэлэр та энэ ертөнцид ямар нэг нөлөө үзүүлэх гэж, өөрчлөлт авчрах гэж, нэмэр оруулах гэж ирсэн. Та ирснээс болоод энэ ертөнц нэг өөр өнгө хэлбэртэй болдог. Харин одоо энэ дэр нэг чухал зүйлийг хэлэх гэж. Бурхан таныг ямар нэг сайныг буцаан өгөөсэй хэмээн хүсдэг. Тэр энэ ертөнцийн амьдарч байгаа хүмүүс эргэн тойрондоо ганцхан сайныг өгдөггүй, муу мухайг өгнөө. Тийм ээ? Их ууртай, их хорон хүнтэй та ингээд байн харилцах юм бол танд өөрөө ирэхгүй тэр нөлөө нь бас наалтдаг. Тийм ээ? Та өөрөө ирэхгүй ингээд танаас ер нь тийм хорон зан гарах нь айгүй хэвийн болж эхэлнэ. Тийм ээ? Уурлах болвол ер нь тэгээд одоо хэвийн үзэгдэл болно. Тийм ээ? Таны зан чанар та хүссэн хүсээгүй тэр нөлөөг авч байдаг. Тэгвэл Бурхан биднээс юу гэж хүсэж байгааг нэ? Бурхан биднийг сайныг буцаан өгөөсэй гэж хүсдэг. Энэ сайн нь юу юм? Нөгөө одоо Библиэлд бичсэн байгаа тэр Бурханы тушаал бид нар энэ ертөнцид хайрыг түгээх үүрэг хүлээсэн хүмүүс юм а. Бурхан намайг таныг биднийг итгэж хүмүүсийг энэ ертөнцид хүн болгож бүтээгээд юу гэж хэлсэн гэхлээр эзэн Бурханаа бүх зүрх сэтгэлээсээ хайрл, хөршийгөө өөрийн адил хайрл гэсэн. Тэгэхээр хэрв та итгэгч хүн болоод миний Бурханд үйлчлж байгаа үйлчлэл юу вэ гэхлээр эргэн тойрондоо хайрыг, зөвийг, сайныг түгээгч байх ёстой юм. Тийм ээ?
Та өөрийнхөө гэр бүл дотор за одоо ингээд бид нар ах トゥ ус янз бүрийн хүмүүс байна. Та хэрв гэр бүл дотроо хамгийн итгэмжит хүн нь байвал та итгэгч юм чинь тийм ээ ах トゥ усийнхаа нууцыг хадгалдаг, ах トゥ усийнхаа уурыг уураар хариулдаггүй тийм ээ ах トゥ усийнхаа арван бурууг уучлдаг тийм ээ үргэлж зөөлөн даруй байдлаар тэднийг хүндэлдэг, өргөдөг ийм байвал яах вэ? Таны ах トゥ ус хүссэн хүсээгүй танаас энэ нөлөөг авна. Тийм ээ хүссэн хүсээгүй танаас энэ нөлөөг авна. Таны тэр эргэн тойрондоо ах トゥ устэй, найз нөхөдтэй уулзаж учирч харилцаж байгаа хүмүүстэй өгч байгаа тэр жижигхэн гэрэл энэ ертөнцид цааш таныг энэ ертөнцөөс явцсан хоонч гэсэн энэ ертөнцийн төгсгөл хүртэл тэр нөлөө чинь үргэлжлэх болно. Тэгэхээр бурхан биднээс юу хүсэж байгааг нэ? Миний хүмүүс, миний одоо итгэгч, миний хүүхдүүд энэ ертөнцид гэрлийг түгээгчд байгаас. Та бид нар энэ ертөнцийн гэрэл энэ газрын давс байхаар бүтээгдсэн. Давс гэж юу хэлээд байгаа? Давс чинь одоо бид нар хамгийн хөдөөний хамгийн энгийн жишээгээр аваад ярил л да. Хонь алаад нойтон нэхийг яадаг вэ? Бид нар давслаа тавьчихдаг. Давслаа тавьчихлаар яадаг вэ? Нойтон нэхий илжирдэггүй. Тийм ээ. Тэгэхээр тэр та энэ ертөнцийн давс байх юм бол таны эргэн тойронд илжирэхгүй байх хэрэгтэй байхгүй. Тэр худал хуурмаг, хулгай тийм ээ. Энэ муу муухай бүгдийг дэлгэрүүлдэг биш. Харин танаас болоод тэр худал хуурмаг муухай байдлууд тэр орчноос зайлдаг, цэвэрлдэг. Тийм нөлөөг та бидний энэ ертөнцид авчрах хэрэгтэй. Та бид нар энэ ертөнцийн гэрэл байна гэж таны эргэн тойронд амьдарч байгаа хүмүүсийн гэрэл нь болж амьдр. Тийм ээ. Таны эргэн тойрны хүмүүс айх, сандрах, бачимдах, учраа олохгүй болохоор тань руу ханддаг. Тийм ээ. Чимгээ, балжинима, миний амьдралд ийм тохиолдод тийм ээ. Доко, анга би яах вэ? Тийм ээ. Яагаад тэр хүмүүс танд хандах вэ? Яагаад гэвэл энэ хүн надад зөвийг хэлнэ. Энэ хүн надад сайныг үлдэнэ гэдэг итгэл үнэмшил байж л танд хандаж штэ. Тэгэхээр эргэн тойрондоо та тэр байгаа газраа тэр ертөнцийн гэрэл байж газрын давс байж амьдрна гэдэг бол та эргэн тойрондоо хувь хүнийхээ хувьд хүмүүсийн итгэлийг хүлээж авдаг, хүмүүсийг хүндэлдэг, хүнийг шүүдэггүй, хүнийг хайрладаг, хүнийг анхаардаг, хүнийг инэрдэг, хүнийг уучладаг, хүнийг твчдэг. Тийм ээ. Ариун сүнсний 9 үр жимсийг танаас гарч байвал та хүссэн хүсээгүй таны орчны хүмүүс ийм л болж хувирна. Одоо хамгийн бид нар одоо Есүс Христийг нэг талаар бурхан байсан, тийм ээ. Нөгөө талаар бид нар хүн байсан гэж ярьдаг. Тэгвэл байна шүү дээ. 2000 жилийн өмнө Есүсийг энэ дэлхийд төрхөөс өмнө дэлхий ямар байсан бэ? Хамгийн зэрлэг бүдүүлэг амар харгас хэрцгий байсан. Тийм ээ? Маш харгас хэрцгий ертөнц байсан. За одоо тэгээд бид нар ингээд шинэ гэрээг уншиж явах юм бол ингэж байгаа шүү дээ. Одоо ингээд Есүсийг цовдлох гээд аваад явхлаар тэр хотоороо дагаад явж байгаа. Ерөөс тэр үеийн хүмүүсийн амьдралын одоо сонин содон юм тэр л болж байгаа байхгүй. Бажгаал нэг хүн авчиж цовдлдог. Тийш хүн цовдлж ийн гэнэ хүүхэд хөгшөд эрэгтэй эмэгтэйгөө очиод л ингээд цовдлуулаад үхээд тасархыг хараад л тэгэл нэг хэдэн хоног ярих сонин сайхан юмтай. Тийм ээ? Өөр тэгэж одоо ийм гэрэлтэй, гигээтэй сайн сайхан зүйлс байдаггүй. Ийм л ертөнцид амьдарч тэр хүн үхэн тийм ээ? Тэр үеийн одоо хүний дундаж нас нь 30 хэдэн нас л байсан юм шиг. Ерөөсөө тийм ээ? Ийм л хатуу харгас ертөнцид байжээ. Гэтэл Есүс энэ дэлхийд мэндэлсэн. Есүс энэ дэлхийд ерөөсөө 33 жил амьдарсан. Тэгээд Есүс энэ дэлхийд төрөөд 33 жил амьдраад явснаас хойш 2000 жилийн дараа өнөөдрийн ертөнц
ийм өөр болж өөрчлөгдсөн. Тийм ээ. Яагаад гэвэл Есүс энэ дэлхийн гэрэл ийм байж болохгүй, ийм зөв байна. Ингэж хөршийгээ хайрл гэж ярьж эхэлсэн. Ингэж энэ хайрыг ярих төдийгүй хайрлаж харуулсан учраас тэр Есүсээс нөлөө авсан хүмүүс эргэн тойрондоо бас гэрэл түгээж эхэлсэн. Эргэн тойрондоо хайрыг түгээж эхэлсэн. Тэгээ явсаар байгаад өнөөдрийн ертөнцид ирэхэд бид нар хүнийг алж болохгүй ээ. Тийм ээ? Бид нар өнөөдөр хүнийг хамаагүй алах нь нийгмээрээ буруу гэж үздэг нийгэмд очсон. 2000 жилийн өмнө тийм байгаагүй. Энэ бүх нөлөө хаанаас эхэлсэн? Есүс энэ дэлхий дээр 33 жил амьдарснаас л энэ нөлөө үүссэн. Энэ нөлөө дараачийн үеэр дамжсаар байгаад энэ дэлхийд ирсэн гэрэл энэ ертөнцийг өнөөдөр гэрэл гэгээтэй болгосон байна. Тэгэхээр одоо биднэрт асуулт гарч ирж байна. За би энэ ертөнцид хэдэн жил амьдрахаа мэдэхгүй. Тэгвэл миний энэ ертөнцид ирсэн үйлчлэл, миний энэ ертөнцид авчирсан хувь нэмэр болвол энэ ертөнцийн төгсгөл хүртэл үргэлжлэл. Миний хэд наслах нь ерөөсөө хамаатай биш. Би энэ ертөнцид энд төрөөд хүн байхдаа эргэн тойрондоо би ямар нөлөө, би гэрэл авчирж гин үү, би хар барааныг авчирж гин үү, тийм ээ? Зөвийг авчирж гин үү, бурууг авчирж гин үү? Энэ нөлөө энэ ертөнцийн төгсгөл хүртэл үргэлжлэл. Яагаад гэвэл та энэ ертөнцид ямар хүмүүстэй уулзсан, тэр хүмүүс танаас тэр л нөлөөг авна. Тэр нөлөө дараачийн үедээ үргэлжлэнэ. Цагийн төгсгөл хүртэл үргэлжлэнэ. Тэгэхээр бидний энэ ертөнцид амьдарч байгаа хугацаагаар л бидний амьдрал дуусчих юм биш. Энэ ертөнцийн та юм уу би төрснөөс болоод тэр үүссэн нөлөө энэ ертөнцийн төгсгөл хүртэл үргэлжилдэг. Би хэлж шээ. Энэ 2026 оны өнөөдрийн дэлхийн байгаа хэлбэр бол энэ цаг үе хүртэл амьдарсан бүх хүмүүсийн энэ ертөнцид түгээсэн нөлөөний үр дүнд бий болсон байгаа ертөнц юм а. Тийм ээ? Тэгэхээр бид нарыг бурхан харин ингээд хүн болгоны ертөнцид өөрийн нөлөө нь үргэлжилсээр байгаа. 1000 жилийн өмнө төрсэн хүний 10,000 жилийн өмнө төрсэн хүний ч гэсэн нөлөө өнөөдөр энэ ертөнцийн үргэлжилсэн хэвээрээ байгаа. Тэгэхээр бурхан биднээс юу гэж хүсдэг гэнэ? Энэ ертөнцид та нар сайнны нөлөөг л түгээгээрэй. Тийм ээ? Би та нарт өмнө ярьжсэн би одоо ингээд Netflix дээр Viking гэдэг кино байгаа. За тэр Vikingууд бол ер нь тэр 7-8 дугаар зууны үед одоо энэ Скандинавын хойгийн орнууд байхгүй юу? Тэгээ хөрхөд тэдний амьдралыг харсан ерөөсөө яг манай Монгол юм бэл. Мал аж ахуй эрхлийгээд одоо ингээд газар тариалан эрхлий гэхлээр нэг юм ургадаггүй газар байгаа байхгүй юу? Мал аж ахуйч нь хэрэглэхээ хадвал. Тэгэхээр нэг өсөнд одоо ядуу анчид болоо явчихж байгаа байхгүй юу? Тэгэнгүүт тэд нар яадаг гэхлээр хавар мавар болоод дулаарангууд цөмөр ус сонгоцондоо сууж аваад өөр газрууд руу очиод англ одоо Европ руу очиод тэднийг байлдаж очиод хамаг юм дээрэмлээд аваад ирдэг. Тэгж нөгөө нэг амьдралаа залгуулдаг. Одоо манай монголчууд тийм байсан шүү дээ. Бид нар чинь гурил будаа байхгүй, одоо давуу маавч байхгүй. Тэгээ бид нар тэр хэрэгцээг яаж хангадаг гэхлээр цөмөрөө нийлж авч байгаа суурин газрыг очиод дээрэмдэл хамаг юм булаагаад аваад ирдэг байхгүй. Тийм ээ? Тэгээд нөгөө нь ингээд дандаа байлдаад ахлаар чинь бүгдээрээ ингээд бүр амар дайчин болоод тэгээ одоо тэр Vikingууд ерөөс тийм байгаа байхгүй. Тэгэл тэр Viking киног үзэж байхад тэдний тэр зэрлэг байгаа, тэдний тэр хүний амийг юунд ч үзэхгүй байгаа, тэдний тэр хуурамч шүтэж тэр одоо хатуу харгас байгаа гэдэг бол амар. Тэр үеийн одоо хүмүүсийнх нь ингээд итгэл үнэмшил нь одоо тэр үеийн шашин нь юу вэ гэхэлэр ерөөсөө дайны талбар дээр байлдаж байгаа л өвчөвлөлд яваачд очдөг. Тэгэхээр ерөөсөө тэр байлдаад өгөх нь бол айгүй гоё юм гэж үздэг бүр тийм философитой. Тэгээ одоо би энийг хамгийн хүндтэй өгөхлөөр алж байгаа нь одоо яаж цаазаар авдггүй гэхэлэр хоёр гарын ингэж тэлж татчихагаад амьдаар нь нурууных нь хавиргыг хадаа ичдэг юм. Тэгэхээр нөгөө нэг амьд хүний чинь ингээ хоёр гарын татчихагаад хавиргыг нь хадчихлаар тэр нурууны чинь тэр хавирга тэр чигээрээ босоод ирэхлээр нь тэрийг нь одоо ингээд бүрэгдийн
Дэвилт ч гэнэ үү, бүрэгдийн дадлавч ч гэнэ үү тэгж нэрлэдэг. Тэр бол аюу хүндтэй үхэл гинэ. Юу гэж хийгээд байна те, тэр амар харгас. За тэгсэн чинь энэ Вайкинг бол Европт 200 жил үргэлжилсэн. Тэгээ яасан гэхлээр нөгөөдөл чинь ингээл очиод ерөөсөө тэр Англи руу очиод Европ руу очиод дандаа сүмийг дээрэмддэг. Ягаад тэр сүм дээрэмддэг гэхлээр тосгонч бай, одоо нэг жижигхэн хотч бай. Сүм бол тэр хүмүүсийн хотын хүмүүсийн ганц цугладаг газар. Бүгдээрээ сүмдээ өргөл өргөдөг. Тэгээ хотыг очиод дээрэмдээ гэвэл ерөөсөө жоохон юмтай газар сүмэл байхгүй юу? Тэгээд бүгдээрээ очиод сүм дээрэмдэл яваад байсан. 200 жил. Кристчнууд яасан гэхэлэр зөрүүлээл мишнерүүд явуулаад байсан байхгүй. Нөгөө Вайкингууд руу. Скандинавын орнууд руу. Тэгэл нөгөө нэг одоо тийм нөгөө байлдж байгаад өхөл одоо Деважинд очно, Волхалаад очно эдэр гэдэг ийм одоо нөгөө нэг амар шүтлэгтэй хүмүүс маань нөгөөдөлийг очихлаар алаал байсан байхгүй. Одоо анхны ингээл мишнерүүдээс ахуулаад алаал байсан. Тэгээ 200 жилийн турш мишнерүүд явсаар байгаад 200 жилийн дараа нөгөө Вайкингуудын эрен үед дууссан. Яагаад дууссан гэж нөгөө 200 жилийн дараа нөгөө Вайкингууд ч бүгдээрээ Кристчэн болсон байхгүй. Тэгэнгүүт Кристчэн болчихлоор яах вэ гэхээр бид нар чинь адилхан Кристчнээ очиж дээрэмдэж алж талж болохгүй. Тэгээ ерөөсөө тэр Вайкингийн тэр одоо хатуу харгас эрен үед дууссан шалтгаан нь тэр хүмүүс Кристчэн болсон учраас л дуусчихсан баг. Тэгэхээр тэр нөгөө хатуу харгас хүмүүс маань Кристчнүүдийн нөлөө авсаар байгаад тэгээд хүн зүгээр хүнийг алах, хүнийг очиж дээрэмдэх, тэгээд одоо энэ одоо хүүхэд хөгшдгөө алж чадах чинь буруу юм а гэдэг ийм хандлага дээр ирж штэ. Тэгэхээр тэр Кристчэн хүмүүсийн нөлөөгөөр Вайкингууд биш болсон. Нөгөө харгас хүмүүс нь биш болсон. Өнөөдрийн одоо Швед, Норвег, Бельги штэ. Тийм ээ? Өнөөдрийн энэ хөгжилтэй орны их үндэс болвол ерөөсөө тэр алт хядаал байсан тэдний өөдөөс явуулаад байсан мишнерүүд тэр сайн мэдээ түгээсээр ба тэгээд зөмөрөө багаар Кристчэн болсоор 200 жилийн дараа бүгд алт хятхаа болсон. Тэгэхээр харж байна уу? Хэрхэн ертөнцийн гэрэл энэ ертөнцийг өөрчилж байна. Энэ газрын давс байх нь энэ ертөнцийг хэрхэн өөрчилж байна. Өнөөдөр ч гэсэн энэ одоо ингээл бид нар ингээл Монгол улсыг харахаар баахан хэрүүл уруул. Ягаад энэ хэрүүл уруулууд их байна гэвэл за одоо ингээд хин нь аль нам нь хин нь үнэм тэр худлаа бөө мэд. Нэг болохгүй юм байгаа. Нэг болохгүй ямар уур амьсгал тогтцсон байна гэвэл бид нар улсаас төрөөс албан тушаал ашиглаад хулгай хийхийг ер нь баг хэвийн үзэгдэл гэж хүлээж авдаг ийм сэтгэлгээтэй болчиход байгаа юм. Тэгэл ерөөсөө одоо сумын засаг дараач байсан жоох юм л эдэн сургуулийн захиралч байсан жоох юм эдэн ягаад гэвэл ерөөсөө ингэж л иддэг гэдэг ийм уур амьсгал тогтчоод байна шүү дээ. Тэгэхээр би бол юу гэж харж байгаа гэхээр бид нар Кристчэн хүмүүс сумын дарга болох хэрэгтэй. Аймгийн дарга болох хэрэгтэй. Их хурлын гишүүн болох хэрэгтэй. Төрийн сайд болох хэрэгтэй. Ерөнхий сайд болох хэрэгтэй. Тэгээд бид нар энэ бурууг үйлддэг тэр албан тушаал дээр тэр иргэн тооронд зөвийг үйлдэж эхлэхэд аажимда ингэж хулгай хийх чинь буруу юм а. Тийм ээ? Ингэж хулгай хийх нь буруу юм а. Ингэж хулгай хийж болдоггүй гэдэг нийтийг хамарсан энэ сэтгэлгээний өөрчлөлт гарч иж жинхэнэ том өөрчлөлт гарна. Тэрнээс бид нар маргааш өөр нэг хүнийг сонгочихлоор ерөөсөө өөрчлөгдөх гэдэг юм биш. Хамгийн гол нь бидний өөрсдийн сэтгэлгээ өөрчлөгдөх хэрэгтэй юм а. Тэгэхээр одоо бид нар ингээд Кристчэн хүмүүсийн энэ Монголын ард түмний өмнө хүлээсэн үүрэг бол энэ шүү дээ. Бид нар эргэн тойронд байгаа газараа дандаа зөвийн нөлөөг үзүүлж тэр гэрлийг түгээх хэрэгтэй юм а. Тийм ээ? Бурхан таныг ямар нэг сайныг буцаан өгөөсөө хэмээн хүсдэг. Энэ нь бурхан таны амьдралд зориулсан дөрөвдөг зорилго бөгөөд үүнийг үйлчлэл хэмээн нэрлэдэг. Үйлчлэлийн талаарх дэлгэрэнгүй ойлголтыг бид Библиэс суралцж болно. Та бурханд үйлчлэхээр бүтээгдсэн юм а. Библиэд Эфес 2:10 бурхан биднийг урдаас хийлгэхээр бэлтгэсэн сайн үйлсийн амьдралын төлөө бүтээсэн юм хэмээн бичсэн ба
Эдгээр сайн үйлс гэдэг нь таны үйлчлэл мөн. Бусдад ямар нэг байдлаар үйлчлэх бүрдээ та үнэндээ Бурханд үйлчилж өөрийн зорилгоудын нэгийг биелүүлж буй хэрэг юм а. Дараагийн 2 бүлэгт та Бурхан таныг бусдад үйлчлүүлүүлэхээр хэрхэн нарийнаар хэлбэршүүлсэнийг үзэх болно. Бурхан Иремяд хандан Иремя 1:5 эхийн чинь хэвлээд чамайг бүрэлдүүлэхээс өмнө би чамайг сонгосон. Төрхөөс чинь өмнө би чамайг тусгай ажил хийлгэхээр томилсон юм хэмээн айлтсан нь мөн танд ч гэсэн зориулан хэлж байна гэсэн үг. Та энэ дэлхийд нэгэн онцгой даалгаврын төлөө ирсэн. Та Бурханд үйлчлэхээр аврагдсан. Одоо эхлээд хэлж шít та Бурханд үйлчлэхээр бүтээгдсэн. Дараа нь та Бурханд үйлчлэхээр аврагдсан юм. 2 дугаар Тимот номын 1:9 Бурхан биднийг зохистой байсны улмаас биш харин энэ нь түүний төлөвлөгөө байсан учраас аварч өөрийн ариун ажлын төлөө сонгосон хэмээн Библиэд бичсэнчлэн Бурхан өөрийн ариун ажлыг хийлгэхээр таныг золиос төлөн аварсан ажээ. Та үйлчлсэн учраас аврагдсан биш харин үйлчлэхийн төлөө аврагдсан юм а. Бурханы хаант улсад танд байр суурь, зориг, гүйцэтгэх үүрэг болон хийх ёстой ажил гэж бий. Энэ нь бидний амьдралыг гайхалтай, утга учир үн цэнтэй болгодог. За би нэг ер нь өмнөх хичээлүүд, миний урдлын хичээлүүдийг сонсч ирсэн хүмүүс би нэг 472 хүн гэж яриа л гэдгийг мэдчихэж байгаа тийм ээ. За би тэрийг дахиад дурдаад ярив. За Америкт хүн 80 наслахад одоо дунджаар 80 мянган хүнтэй таарладаг гинэ. Гэхдээ яг 472 хүнтэй л яг ойрхон харилцаа тогтоодог гэж байгаа байхгүй. Тийм ээ. Өөрөөр хэлбэл харилцаа гэдэг нь үг гэхэлэр за одоо энэ Тамираа болвол ийм хүн юм аа. Аав нь тэр хүн, ээж нь тийм хүн, гэр бүл нь ийм ажил хийдэг. Одоо Тамираа болвол ийм замаар яваад энд явж байгаа. Одоо ингээд Тамираа бит хоёрын хооронд харилцаа байна. Би одоо зүгээр л нэг Тамираа гэдэг хүн гэж мэддэг биш. Тамираа бит хоёрын хооронд гүн гүнзгий харилцаа байна. Тэгэхээр ингэж тэр 80 мянган амьдрал таарлаж байгаа 80 мянган хүнээс яг үнэндээ бол хүн дунджаар 80 наслахад 472 хүнтэй л гүн гүнзгий харилцаатай болдог гэнэ. Хамгийн эхлээд хүн төрөөл аав ээж хоёр. Тэгэл таны амьдрал дахь хамгийн ойрхон харилцаатай 2 хүн. Ингээд 2 хүнтэй харилцаатай болдог. Дараа нь ах дүүстэйгээ харилцаатай болдог. Тэгээд хамаатан садан найз нөхдөдтэй болно. Тэгээд дараа нь сургуульд орно. Сургуульд ороод одоо тэр ангийн хүүхдүүд сургуулийн найзуудтай болно. За тэгээд дараа нь оюутан болно. Дараа нь ажилд орно. Тэгээд хаана амьдрын. Тэгэл ингээл таны харилцдаг хүний тоо нэмэгдсээр явдаг. Тэгээд сүүлдээ бид нар одоо ингээд 60-70 хүрээд ирэхийн халдад бидний тэр уулзаж харилцдаг хүний тоо багасаад яваад байдаг. Тэгээ яг ингээд дундчлаад үзвэл хүн ойролцоогоор 472 хүнтэй харилцаа тогтоодог гинэ. Тэгэхээр таны миний Бурханы өмнө хүлээсэн үүрэг, Бурхан намайг яах гэж энэ ертөнцид төрүүлээд, намайг нэрээр минь дуудаж авраад яах гэсэн бэ гэхээр энэ 472 хүний төлөө юм а. Тийм ээ? Намайг ерөөсөн 472 хүндэл хүний өмнө л намайг энэ ертөнцийн гэрэл энэ газрын давс байлгаж амьдруулах гэсэн. Тэгэхээр би хэдий ч нэ зөв, сайн, тийм ээ, хүн болон төдий ч нэ тэр 472 хүн хүссэн хүсээгүй надаас тэр зөвийн, сайнны тэр нөлөөг авна гэсэн үг. Тийм ээ. Энэ бол миний Бурханд үйлчлдэг үйлчлэл. Сүмд үйлчлэн, тийм ээ, одоо ингээд сайн мэдээд хараа эдгээр бол бүгдээрээ үйлчлэл мөн. А гэхдээ хүн болгоны энэ ертөнцид амьдрах хугацаанд ерөөсө Бурханы өмнө 24 цаг үйлчлдэг үйлчлэл бол ерөөсөө л энэ. Та бид нар мэдчихсэн мэдэхгүй ч гэсэн яг энэ үйлчлэлийг л хийж байгаа. Энэ 472 хүнээс тодорхой хэмжээнд Бурханд итгэдэг хүмүүс байгаа. Тодорхой хэмжээнд бас Бурханд итгэдэггүй хүмүүс байгаа. Тодорхой хэмжээнд танд дуртай байгаа. Тодорхой хэмжээнд танд дургүй байгаа. Харилцааны асуудлуудтай хүмүүс ч байгаа. Гэхдээ тэр хүмүүсийн хэн байна? Танд хэрхэн хандаж байгаагаас үл хамааран миний Бурханы өмнө Бурхан надаас юу хүсч хүлээж байгаа ганц зэрэг энэ 472 хүнд үнэхээр энэ ертөнцийн гэрэл
энэ газрын давс болж л нөлөөлөөсөө л гэж надаас хүсч хүлээдэг. Үүний төлөө намайг энэ ертөнцид авчирсан. Үүний төлөө намайг аварсан. Тийм ээ. Тэгээд ерөөсөө би энэ ертөнцид амьдраад хэд наслах нь хамаагүй. Одоо би түрүү хэллээ шүү дээ. Есүс 33 наслсан. 33 жил энэ ертөнцид амьдарсан. Гэхдээ Есүсийн энэ ертөнцид авчирсан нөлөө нь үнэхээр агуу гайхамшигтай нөлөөг авчирсан. Тийм ээ. Ямар ч хаан, ямар ч эрдэмтэн, ямар ч одоо хүчирхэг баатар Есүс шиг ийм том нөлөөг хүн төрлөختөнд авчираагүй. Тийм ээ. Тэгэхээр та бид нар Есүс шиг энэ бүтэн хүн төрлөختнийг өөрчлөх би 472 хүнд л одоо миний эргэн тойрны 472 хүн хараад одоо энэ Христэд итгэлтэй хүмүүс чи ер нь айгүй дажгүй сайн хүмүүс байд юм аа. Итгэмжтэй, даруухан, уучлалдаг, бусдыг инэрдэг, төвчээртэй, бие захирдаг ийм хүмүүс байдгийн. Тийм ээ? Ингэж л Бурхны гэрчлэхийн миний Бурханд үйлчилж байгаа үйлчлэл юм аа. Энэ ажлыг л хийлгэхээр Бурхан таныг намайг золиос төлөн аварсан. Тийм ээ? Миний 472 хүн одоо за хурцаагийн 472 хүн дотор дундын хүмүүс байгаа. Одоо хурцаа битүүрийн дундын танил, дундын харилцаатай хүмүүс байж байгаа шүү дээ. Гэхдээ миний тэр хүнтэй харилцаа нэг өөр, хурцаагийнх нэг өөр. Тэгэхээр өөрөөр хэлбэл би тэр хүнд нэг өөрийн гэсэн нэг тодорхой нөлөөг үзүүлнэ, хурцаач гэсэн өөрийн гэсэн нөлөөг үзүүлнэ гэсэн үг. Тэгэхээр харилцаа болгоно нь онцгой гэсэн үг байхгүй. Тийм ээ? Та үйлчлсэн учраас аврагдсан биш, харин үйлчлэхийн төлөө аврагдсан. Бид нар одоо ингээд гайхаад байдаг ш намайг Бурхан намайг яагаад аварцсан болоо? Бурхан таныг намайг яг таны миний амьдралд байх тэр 472-нд үйлчлүүлэхийн төлөө аварсан юм аа. Бурханы хаан тулсад танд байр суурь, зориг, гүйцэтгэх үүрэг болон хийх ёстой ажил гэж бий. Энэ нь бидний амьдралыг гайхалтай, утга учир үн цэнтэй болгодог. Есүс таны авралыг худалдан авахын тулд өөрийн амиа өргөсөн. Библи бидэнд 1-р Коринт 6-гийн 20 Бурхан таны төлөө асар өндөр үнийг төлсөн. Тиймээс өөрийн биеийг Бурханыг хүндлэхэд зориул хэмээн сануулж байна. Бид Бурханд түүний өмнөх буруутай мэдрэмж, айдсын улмаас эсвэл үүрэг хүлээсэн учраас үйлчлдэггүй. Харин түүний бидний төлөө хийсэн зүйлд баярлан талархалтайгаар үйлчлдэг. Тэр бидэнд амьдралыг өгсөн. Авралаар дамжуулан бидний өнгөрсөн бүхий л гэм нүгэл уучлагдаж, одоогийн амьдрал маань утга учиртай болж, ирээдүйн маань баталгаатай болсон. Эдгээр гайхамшигтай үндсэн давуу талуудыг Пол нэгтгэн дүгнэж Ром 12:1 Бурхны агуу нэгүүлслээс болж бид өөрсдийгөө түүний үйлчлэлд зориулан амьд тахил болгон өргөцгөөе гэсэн. За одоо бид нар ингээд Есүс биднийг аварсан учраас бид нар Есүс талархсандаа болж бид нар Бурханд үйлчлэлт юм аа. Тэрнээс Бурханаас айсандаа за Бурханд үйлчлэхгүй бол болохгүй. Айгуул ингээд үйлчлэхгүй байвал Бурхан уурлаад тэгээ одоо Бурханы уурыг хүргэл бүр гай болно. Тэгэхээр ер нь жоохон аргалаад нэг аятайхан л Бурханы жоох аятайхан таалагдаад явахгүй л ер нь л аймаар шудар хуучин гэрээ уншсан биз. Бурханаас холдохлоор л Бурханаас та нам цохиж алаад талаад та баллаж байгаа үстэй. Гэт ингэж үйлчлж байгаа хүмүүс биш ээ. Тийм ээ? Бид нар ийм сэтгэлээр бид нар Бурханд үйлчлдэг хүмүүс биш ээ. За бид нар ямар сэтгэлээр үйлчлж байгаа вэ, тийм ээ? За одоо яг дэлгэцэн дээр 32 хүн байж. За одоо ингээд бид нар төсөөлөе. 32-лоо бид нар нэг өрөөнд сууж ижээ. Одоо яг энэ ломоо яриад. Тэгсэн чинь гаднаас одоо нэг алан хядагч ороод ирлээ гэж бат. Тийм ээ? Тэгээд тэр алан хядагч орж ирээд за одоо ингээд та нарыг бүгдийг чинь бодож хална. Тийм ээ? Ингээд ерөөсө бүгдийг чинь бодож алнаа гэд. Ингээд одоо юуг бид нарыг алах гэж за одоо мэдрэл муутай ч юм алан хядагч ч юм одоо хэн нэг нь. Тийм ээ? Одоо хэрэг та нар ингээд сонсвол одоо ингээд Афганистанд гэхэд автобус дүүрэн ингээд Солонгосын сайн мэдээ төгөөгчнөр явж байгаа. Тэднийг зогсоогоод бүгдийг яг тэр газарнд орно буудаад алдсан. Ийм тохиолдол зөндөө байгаа энэ ертөнцид. Тэр болгоныг ингэж
одоо нэг мэдээ шиг ингэж ярьдаггүй учраас сонсогддоггүй. Энэ дэлхий дээр ер нь Америк хүний амил хамгийн өндөр үнэтэй юм шиг байдэн шүү дээ. Тэр нэг тэдэн Америк зэрэг одоо ингээл Ирантай дайн болж байна. Америкийн 16 зэрэг одоогор нас бараад байгаа гэж. Тэрийг л яриад байдаг. Тэр Иранд хичнээн мянган хүн өгч байгаа бүү мэд. Өөр оронд хэдэн хүн өгч байгаа бүү мэд. Хэдэн солонгос, хэдэн одоо Аз хүн өгч байгааг бид нар мэдэхгүй. Тэр тоог нь хинч ярьдаггүй. 16 нас барсан Америк зэргийг л ярьдаг. Яг хүчтэй улс орон байна гэдэг тийм л байдаг бах л да. Тэгэхээр бидний мэдэхгүйгээр үнэхээр автобус дүүрэн солонгос машинрууд буудаад алсан явдал байгаа. Тийм ээ. За тэгвэл одоо ингэж за бид нарыг ингээд одоо ингээд 33 хүн сууж байсан чинь орж ирээд одоо ингээд бид нарыг ингээд цүмэнд буудаж алнаа гэж. За тэгсэн чинь Балжинан босч очиод одоо нөгөө хүнээс гуйжээ. За чи вэстэй энэ олон хүн халаад явах намайг л ботчих. Эднийг амьд үлдээч. Тийм ээ. Тэгээд гуйсаар байгаад нөгөө хүн чинь зөвшөөрөөд тэгээд Балжинамыг буудаж алаад одоо ингээд бид 32 хүнийг амьд үлдээчих. За одоо бид нар яах вэ? Тийм ээ. Би энэ ертөнцид одоо Балжинамын гэр бүл үлдчихэж байгаа тийм ээ. Эхнэр нь хүүхдүүд нь үлдчихэж байгаа. Би Балжинамын гэр бүл надаас хизээ нэгэн цагт ямар нэг юм гуйвал тийм ээ. За одоо эхнэр нь над руу нэг удаа утастаа ганцргоо би одоо ингээд танаа наад хотч чи намайг тосоод авч болох уу гэж хэлжээ. Тэгэхэд нь би одоо ингэх үү? Өө би амжихгүй штэ. Эртхэн хэлэхгүй байсан юм бэ. Би чи ажилтаа байхгүй юу? Би завгүй байна гэж хэлэх үү? Тийм ээ. Үгүй штэ. Би бол ерөөсөө тийм үү? За хизээв. Бид нар ямар ч ажилтаа байсан, ямар ч тайлбар байхгүй би хоош тавиад би эхнэрийг нь тосч авна, үйлчлэх юм байл үйлчлэн. Би тэр үлдсэн Балжинамын гэр бүлд яаж ч үйлчилсэн. Өдөр болгон бүр гэртээ байлгаад тижээсэн ч гэсэн Балжинамын миний төлөө гаргасан золиосны би 1% ч би төлж чадахгүй байхгүй. Яа тэгвэл Балжинам өөрийн амиар надад амьдрал бэлгэлсэн байхгүй. Тэгэхээр харин ч би одоо ингээд бүр Балжинамын гэр бүл үр хүүхдэд туслах жоохон ч гэсэн боломж гарах юм бол би бүр баяртайгаар очиж хийх байхгүй. Яагаад гэвэл энэ бол энийг би хамгийн дээдэр хийгээд чиг Балжинамын би тэр өрийг төлж чадахгүй угаасаа. Гэхдээ би Балжинам миний төлөө ингэж зориулсан тэр зориултын хариуд нь би жоохон ч гэсэн зүйл хийгээд тэр гэр бүлийг нь баярлуулах ийм өчүүхэн зүйлийг ч гэсэн хийх боломж гарч байгаадаа би баяртайгаар очиж хийх болно. Тийм ээ? Бидний одоо энэ бос 32 хүн бүгдээр яг тэгнэ. Есүс бидний төлөө яг л үүнийг хийсэн байхгүй. Таныг намайг үхлээс аварсан. Таныг нүглийн төлөө цаазаар авахлах байдал үгүй ганцургийг хэрэггүй, үгүй одноог хэрэггүй, үгүй хурцааг хэрэггүй, үгүй жаргалтыг хэрэггүй намайг оронд нь намайг цаазаар авчих гэсэн. Тэгээд тэрнээс болж та бид нар өнөөдөр амьдарч байгаа. Тэгэхээр хэрв одоо ингээд Есүс биднээс ганцургүй энийг хийх үү гэж асуухад би юу гэх вэ? Би завгүй тэгж байгаа нэг хийя, заваараа болёо, яас их олон юм ихдэм бэ гэх үү? Тэ? Эзэн минь та юу гэж хэлнэ яг түүний чинь л хий. Тайлбар байхгүй, хоошоо тавихгүй, тийм ээ? Бид нар айдснаас болж тийм ээ хийх ёстой учраас биш. Бид нар талархсан сэтгэлээр эзэнд энэ авралын төлөө талархсан сэтгэлээс болж бид нар үйлдэж байгаамаа. Бид нар бурханд ингэж л үйлчлдэг. Тийм ээ? Түүний бидний төлөө хийсэн зүйлд баярлан талархалтайгаар үйлчлдэг. Тэр бидэнд амьдралыг өгсөн. Авралаар дамжуулан бидний өнгөрсөн бүхий л гэм нүгэл уучлагдаж, одоогийн амьдрал маань утга учиртай болж, ирээдүйн маань баталгаатай болсон. Эдгээр гайхамшигтай үндсэн давуу талуудыг Пол нэгтгэн Ром 12:1 Бурхны агуу нэгүслээс болж бид өөрсдийгөө түүний үйлчлэлд зориулан
амьд тахил болгон өргөцгөө. Бид нар Есүсийн төлөө биднэрт өөрсдөө амьд тахил болгон өргөе. Биднэрт үнийг хийнэ хийхгүй гэдэг сонголт байхгүй. Хийх боломж байвал бид нар баяртайгаар талархан даруй сэтгэлээр үйлдэх болно. Номлогч Иохан бусдад хайраар үйлчлэх нь бид үнэхээр аврагдсан гэдгийг харуулдаг хэмээн 1-р Иохан 3:14-т бидний бие биегээ хайрлаж байгаа хайр нь бид үхлээс амь руу шилжсэнийг батлан харуулдаг гэж сургажээ. За би үүнийг дахин хэлээд байгаа тийм ээ. За одоо ингээд таны миний итгэл, бурханд итгэх итгэл ямар вэ гэдгийг одоо бид нар хэлж мэдэхгүй тийм ээ. Тэрийг одоо ингээд шүүх шүүлтүр байхгүй. Энэ бол ерөөсөө цэвэр бурхан битэрийн хоорондын асуудал. Гэхдээ таны миний аврагдсан, таны миний сүнсний өсөлт, таны миний бурханд хэр хайртай вэ гэдгийг илэрхийлэх гаднаас харагдаж болох нэг л хэмжүүр байгаа. Тэр бол та би хэр зэрэг хайраар дүүрэн байна вэ гэдгээр л харагддаг. Та би хэр зэрэг хайраар дүүрэн байна вэ гэдгээс л харуулдаг. Яг энэ өгүүлбэрийг хэлж байна. 1-р Иохан 3:14. Бидний бие биегээ хайрлаж байгаа хайр нь бид үхлээс амь руу шилжсэнийг батлан харуулдаг гэж сургажээ. Иймд хэрвээ надад бусдыг хайрлах хайр байхгүй, бусдад үйлчлэх хүсэл төрдөггүй, зөвхөн өөрийнхөө амин хувийг хичээж байгаа бол Христ үнэхээр миний амьдралд байгаа эсхийг өөрөөсөө асуух ёстой болох нь. Үнэхээр аврагдсан хүн л бусдын төлөө үйлчлэх зүрх сэтгэлтэй байдаг. Тэгэхээр бид нар бие бинийгээ биш, би өөрийнхөө итгэлийг за би одоо ингээд Библи цээжээр мэддэг байж болноо. Би одоо айгүйх залбирдаг байж болноо. Би ингээд 2 дахь өдөр болгон зүүмийн үйлчлэл хийдэг байж болноо. Би инэрл сүмд үйлчлдэг байж болноо. Би гаднаас харуул айгүй сүрхийн мундаг Кристчүүн шиг харагддагч байж болноо. Тийм ээ? Гэхдээ яг эцсийн үр дүнд миний итгэл хэр байна гэдгийг юу харуулах вэ гэвэл миний бусдад хайрлах хайр хэр их байна гэдгийг л харуулна. Та өөрийнхөө амьдралд эргэн тойрон байгаа тэр 472 хүн дээр жагсаалт гаргаад үзтээ. Хэдтэн та яг хайртай вэ? Хэдтэн та дургүй вэ? Хэдтэн та харьцааны асуудалтай вэ? Хэдтэн та нэг төр болгон уулзмааргүй байдаг вэ? Хэдийнх нь тухай бодглохлоор таны дотор дургуй хөдлөөд байдаг вэ? Хэдийг нь та үнэхээр бүр чин сэтгэлээсээ магтаж чадах вэ? Хэдийг нь та шүүх вэ? Бид нар ер нь бусд хүний сайныг хэлэхээс илүү мууг нь хамгийн сайн мэддэг штеп. Бид нар биенийхээ алдаа дутагдлыг бол ер нь ингээд бүр амар хэлнэ. Бүр нарийн хэлнэ, тодорхой хэлнэ, бүр жишээтэй нь ярина. Харин биенийхээ сайныг, биенийхээ танд надад хүргэсэн тусыг, надад өгсөн сайн нөлөөг, надад хэлсэн сайн үгийг, надад хүргэсэн тусыг бид нар хэр зэрэг сандаг вэ? Тийм ээ? Тэгэхээр хэрвээ надад бусдыг хайрлах хайр байхгүй, бусдад үйлчлэх хүсэл төрдөггүй, зөвхөн өөрийнхөө амин хувийг хичээж байгаа бол Христ үнэхээр миний амьдралд байгаа эсхийг өөрөөсөө асуух ёстой болох нь. Үнэхээр аврагдсан хүн л бусдын төлөө үйлчлэх зүрх сэтгэлтэй байдаг. Бурханд үйлчлэх гэдэг үгийг ихэнх хүмүүс сүм чуулганы пастор, номлогч эсвэл самвартнуудын хийдэг сүнслэг үйлчлэлтэй шууд холбож ойлгодог хэдий ч Бурхан өөрийнх нь гэр бүлийн гишүүн нэг бүрийг үйлчлэгч болохыг тунхагласан юм а. Библиэд үйлчлэгч болон зарц гэсэн үгнүүд ижил утгатай байдаг тул үйлчлэл болон сүнслэг үйлчлэл нь ч адил ач холбогдолтой. Хэрвээ та Христэд итгэгч мөн л бол үйлчлэгч мөн бөгөөд ямар нэг үйлчлэлд оролцож үйлдэж байгаа бол тэр нь таны сүнслэг үйлчлэл болно. Есүс Петрийн өвчтөе хадам ихийг эдгээхэд шинэ эрүүл мэндийн бэлгээ ашиглан нэн даруй Матай 8:15 тэр босоод Есүст үйлчилж эхлэв гэсэн. Чухам бид яг үүн шиг үйлдэх ёстой. Бид бусдад туслахын тулд эдгээгдсэн юм.
Бид бусдыг ивээхийн тулд өөрсдөө ивээгдсэн билээ. Бид зүгээр сууж мөнхийн улсад очихоо хүлээх бус харин бусдад үйлчлэхийн тулд аврагдсан. Бусдад үйлчлэх хамгийн том үйлчлэл юу гэж? Таны тэр хүнд өгч чадах хайр. Хайр гэхлээр одоо айгүй хэцүү. Бид нар бүгдээрээ одоо ингээд хайр гэхлээр одоо ингээд те нөгөө нэг одоо хайрлах хэцүү, тийм ээ? За тэгвэл хайрын хамгийн анхны одоо элемент юу вэ? Хүнийг хүндэлдэг байх. Хүнийг хувь хүнийхээ нүд хүндэлдэг байх. Хэн байхаас нь үл хамааруулад, тийм ээ? Тэр хүнийг хүндэлдэг байх. Тэр хүнийг анхаардаг байх. Тэр хүнийг сонсдог байх. Тийм ээ? Бид нар амаараа хэлэхээс илүү байгаа байдлаараа хүнийг хэн гэж үзэж байгаагаа дандаа харуулдаг. Таны тэр хүнийг тоомжиргүй харж, тэр хүний яриаг нь сонсохгүй байгаа. Тэр хүний яриаг тасалж байгаа нь хэлсэн ярьсан зүйлийг эргээд санахгүй байгаа. Энэ болгон чинь тэр хүнийг өвдөгдөг. Бид нар ч гэсэн яг ийм байдлаар хүнээс шарах авдаг шүү дээ. Яагаад бид нар зарим хүн дургүй байдаг? Яагаад л тэр хүн биднийг тоодоггүй учраас, анхаардаггүй. Тийм ээ? Биднийг хүн гэж үзэж хүндлэхгүй байна гэдэг мэдрэмж авчих юм бол бид нар тэр хүн дургүй байна. Бид нар ямар хүнд сайн байдаг вэ? Намайг хүн гэж үздэг. Намайг хэн нэгэн гэж үнэлдэг. Намайг анхаардаг. Намайг ярихад намайг сонсдог. Миний ярьсан зүйлсийг сонсох төдийгүй эргүүлээд сандаг. Намайг анхаардаг. Надад хүндэтгэл өгдөг хүнд л би сайн байдаг. Тэгэхээр эндээс хайр эхэлж байгаа юм. Та бид нар юу гэж харах ёстой гэхээр миний амьдралд даарлаж байгаа хүн болгоныг Бурхан явуулсан. Тэгээд миний нүдэнд энэ хүн чухал биш харагдаж болно. Миний нүдэнд энэ хүн ядуу, дорой, эсвэл муухай ааштай, өөдгүү зантай ийм харагдаж болно. Гэхдээ Бурхан над руу явуулсан. Тэгэхээр тийм учраас би энэ хүнийг хувь хүнийхээ нүд би хүндлэх ёстой. Энэ хүнийг үнэлэх ёстой. Энэ хүнийг би анхаарах ёстой. Энэ хүнийг би харах ёстой. Сонсох ёстой. Ойлгох ёстой. Уучлах ёстой. Инрэх ёстой. Энэ бол хайр юм аа. Бид нар Христэд итгэгчид Бурхан биднийг яасан гинэ? Та бид нар Бурханд үйлчлэхийн тулд Бурхан бүтээсэн. Та биднийг Бурхан үйлчлүүлэхийн тулд аварсан. Тэгэхээр та бид нар эргэн тойрны тэр 472 хүнд хэн бай, танд ямар харьцаж байгаагаас үл хамааран хайраар үйлчлэх үүрэг хүлээсэн. Энэ бол бидний Бурханд үйлчлэж байгаа үйлчлэл юм аа. Тийм ээ? Хайраар үйлчлэх үйлчлэл. Тийм ээ? Хүн нэг бүрийг үнэхээр анхаараар. Хүн нэг бүр та одоо тийм үг сонсч ирсэн үү? Гэр бүл аз жаргалтай бах ганцхан арга зам байдаг гинэ. Тэгээ юу гэхээр эр нөхөр нь эхнэртэй өдөрт 30 минут 100% анхаарал тавь гэж байгаа. Ерөөсө 30 минут эхнэртэйгээ суугаад ярьж байгаа юм асуугаад ярих яриаг нь таслахгүй, шүүхгүй, тийм ээ? Тэрийг үл тоомсорлохгүй. 30 минут ерөөсө өөр юунд ч биш ганцхан тэр хүнд өгсөн анхаарлал таны гэр бүлийг аз жаргалтай байлгадаг. Яагаад вэ? Яагаад гэвэл таны эхнэр чинь тэр анхаарлыг авахдаа энэ хүний хувьд би чухал юм байна. Энэ хүн намайг анхаардаг, сонсдог. Энэ хүний хувьд би үнэтэй цэнтэй юм байна гэдэг мэдрэмжийг авна. Ганцхан эхнэр ч биш, нөхөр ч ижлэхэн шүү дээ. Яг нөхөр ч ижлэхэн шүү дээ. Тийм ээ? Таныг юм ярихад эхнэр чинь үл тоомсорлдог. Яриад эхлэнгүүт нь засаад байдаг. Яриад эхлэнгүүт нь ингээд дутуу сонсоод байдаг. Яг ярьж яхад чинь ингээд та харсан чинь эхнэр чинь таны үгийг сонсохгүй хариулах үгээ бэлдээд сууж байгааг харахаар таны ярих эрч сулраад байхгүй болчдөг үстэй. Тийм ээ? Тэгэхээр тэр хайр гэд бид нар томоос эхлэхгүй. Тэр хүний хэн байгаас үл хамааран Бурхан энэ хүнийг миний амьдралд авчирч тавьсан бол энэ хүнийг би анхаарах ёстой, сонсох ёстой. Яагаад гэвэл эцсийн үр дүнд энэ хүнд хэрхэн хандаж байгаа маань миний Бурхантай харилцаж байгаа харилцааны тусгал юм аа. Тийм ээ? Түүний аврал нэгүүлсдийг хүлээн авсан тэр мөчид минь л
Бурхан биднийг яагаад шууд мөнхийн улс руу авчихдаггүй юм бол гэж та хэзээ нэгэн цагт бодож байсан уу? Тийм ээ. Одоо авралтай болсон ч одоо өгөхөд ерөөсөө бодлоогүй. Бурхан дээр очиж шít амар. Яагаад тэр биднийг энэхүү гимт дэлхийд үлдээж байгаа юм бол тэрээр өөрийн зорилгоодыг нь гүйцэлдүүлэхийн тулд биднийг энд үлдээсэн байна. Таныг аврагдмагц Бурхан таныг өөрийн зорилгын төлөө хэрэглэхийг зорддог. Бурхан таныг сүм чуулгандаа үйлчлүүлж дэлхийн ертөнц рүү таныг илгээдэг. Тийм ээ. Бурхан та бид нарыг авраад одоо та бидний амьдралаас юу хүсч үлээж байгааг бол Ган зоргийн, Жакигийн, Докогийн, Одногийн, тийм ээ. Оюун бэлгийн, Жаргал туяагийн, эргэн тойрны энд харилцаж байгаа 472 хүн нэг бүр энэ Ган зоргоос, энэ Жаргал туяагаас энэ хайрыг аваад энэ хүмүүс өөрчлөгдөж, энэ хүмүүсийн амьдрал гэрэлтэй болж, энэ хүмүүсийн сэтгэл тайван болж, энэ хүмүүс тэр авсан гэрэл гэгээг дараачийн хүмүүс түгээхийг Бурхан хүсч хүлээдэг гэсэн. Та бидний амьдрал чухал биш нэг ч хүн байхгүй. Хүн нэг бүр та бидний хувьд чухал. Яг л хүн нэг бүр Бурханы хувьд чухал юм аа. Та бид нар өөрийн нүдээр харахтаа энэ надад хэрэгтэй хүн учраас энэ хүн бол чухал юм аа. Энэ бол яах вэ? Энэ дандаа дургуун өрөөд байгаа. Энтэй нэг харилцахгүй ч байсан болно гэж бид нар дандаа ингэж энэ ертөнцийн хүмүүсийг ангилж харж явдаг. Бурхан ангилдаг. Бурхан тэр хүн нэг бүрийг хайрладаг. Тэгэхээр бид нар ч гэсэн бас хүн нэг бүрийг хайраар үйлчлэх үүрэг хүлээсэн юм аа. За тэгээ өнөөдөр энд хүрээд зогсъё. Дараагийн 7 хоногт бид энэ 29 дугаар өдрөө үргэлжлүүлж үзнэ.